тэгээд ингээ гоё аялалд явахаараа яг яаж явдаг вэ? Замдаа ингээ гоё бүжгэлж дуулж явдаг уу? Ер нь чамд аялалд явахыг санагддаг уу? Ер нь идэж л явдаг та. Би ч мэдгүй байна. Би бүжиглээд нөгөө бүжиглжээс ахгүй юу. Тэгээ хажуунаас нөгөө намайг түлхчихэн уучлаарай гэхчээ би эндээс өгд нэгээр дүү ахгүй юу. Тэгсэн чинь уучлаарай гэхчээ гэсэн. Тэгсэн чинь юу гэхчээвэ? Би чиний дүү чинь штэ гэд. Миний дүү уучлаарай гэсэн. Намайг мөхсаран гэдэг би нэг ангийн сурагч. Манай аав бүжгийн багш. Манай аав надад 4 настайгаас хойш бүжиг заасан. Чачааны хор чачааны хор чачааны хор дүүгч 2 бүжиглэх дуртай. Бид 3-уулаа бүжиглдэг. Би Бээжинд яваад соолоогоор бүжиглсэн, самбагаар бүжиглсэн, жайваар бүжиглсэн, румбагаар бүжиглсэн. Тэгэл бүр бүжиглэхээр бүр амар гоё хүрээл. Тэгэл бүр инээд алдаад ээж мэжийг зохиол байдаг. Нөгөө удаан байстай нөгөө гарын ингэж байдаг хэвгүй юу? Тэгээд энийг заавал доошоо буулгахгүй. Тэгээд шууд ингээ аян дуусахаар дуусах гал ингээд дуусгаад авахгүй юу? Тэгээд нөгөө дуусчихаар гарын ингээд шигсрээд байдаг хэвгүй юу? Яа ингээд бүжиглж байхтай наахгүй юу? Гэсэн чинь тэр нөгөө над руу инээгээдсэн чинь би бүр инээд алдаад аавыгаа зохиод байсан шүү. Бүрээ зохиж алдаггүй. Би жав дээр жоохон алдаад байдаг. Тэгээд амар хэцүү байдаг байхгүй юу? Тэгээд би ааваас би асуугаад тэгээд аав надаа хэлээд өгдөг марцсан юмныг. Чаачаа бүжиг зүгээр л доороо ингээд хөлөө тавина. Самбол амар хэцүү нөгөө ташаа машаага өдөглөн. Нэг хүүхэд санаандгүй намайг түлхээ. Тэгээд би уйлаад тэгээд ээж надад ингэж хэлсэн. Медаль аваагүй байсан ч болно гэсэн. Тэгээд талбай дээр очиод төвчээд бүжиглчих гэсэн. Тэгээд би талбай дээр очиод бүжиглсэн. Аав нөгөө шүүгч хийгээд болохоор нөгөө заавгүй байдаг байхгүй юу? Тэгээ надад юу ч хэлээгүй. Ингээд чамд ингээд тэнцэн төрүүлээ медаль зүгт. Тэгэхээр чи ямар юм сэтгэл гардаг вэ? Би нөгөө урдаас нь ингэдэг байхгүй юу? Тэгэхээр би баярлаа гэд тэгээд бүр доошоо буугаад зэнийг хардаа гэдэг байхгүй юу? Би Барби хамтлагийнхаа хамгийн жижигхэн гишүүн. Би гэр бүлэндээ амар хайртай. Би аав ээж эгч дүүдээ хамгийн гоё хайртай, дэлхийгээс том хайртай. 100 түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ.